Gaz Education мэргэжлийн сургалтын төв. 2, 3, 4 тулхтай хийн пледийг ажилуулах зааварчилгаа. Чих, очлуур, ширэм, тулга, их бие, хомут, редуктор, шланг, боллон, боллооны винтил, пледгийг шлангтай холбох. Уян шлангийг сайтар шалгасны дараа пледгний хийн оролттой холбож хомуутыг чангална. Редукторыг шлангтай холбох. Шлангны нөгөө үзүүрийг редуктортай холбож хомуутыг чангална. Редукторыг боллонтой холбохдоо гараар нар буруу эргүүлж хомуутыг хий гаргахааргүй чангална. Пледгний асааж унтраах чихийг унтраах байрлал дээр тохируулсан байна. Боллооны крантыг нар буруу эргүүлж нээгээд редуктор, шланг, боллооны холбоос пледгний хоолойг хөөстэй усаар шалгана. Хий алдаж байвал хөөсрөх ба энэ тохиолдолд боллооны хаалтыг хааж өрөөнд агаар оруулаад гэмтэлтэй хэсгийг сайтар чангалж холболтыг дахин хөөсөөр шалгаад хэвийн болсны дараа пледгийг ашиглана. Пледгийг асаах. Боллооны крантыг нар буруу эргүүлж нээн. Пледгний чихийг зөөлөн дарж эргүүлэхэд очлуурт гал өгч пледг асна. Дөлний асалтын их багыг чихээр тохируулна. Дөл улбаршаар улаан байвал шаталт дутуу явагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд пледгний доод хэсэгт байрлах агаарын холимгийн тохируулагчаар дөлийг хөх болтол тохируулна. Пледгийг унтраах. Пледгээ унтраахаас өмнө эхлээд боллооны крантыг нар зүүн эргүүлж хаана. Шланг дахь хий бүрэн шатаж дөлийг унтарсны дараа пледгээ унтраана. Хэрэглэхэд ийм амархан. Одоо та чаддаг боллоо.